Соно та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би нутгаараа бахархыг гэсэн бие даалтын хүрээнд Хөвсгөл аймаг танилцуулгад бэлэн болсон байна. Хөдөө аж ахуйн эдийн засгийн бизнес сургуулийн банк санхүү хөтөлбөр суралцж байгаа 1-р курс оюутан Пүрбата өгтөө эрхэм баяр байна. Нутгаараа бахархыг гэсэн бие даалтын хүрээнд Хөвсгөл аймагт танилцуулгад бэлэн болсон байна. Хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнес шинжилгээ загварчлалын 1-р курсын оюутан Оргил сайхны сугурмаа байна. Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хайси эдийн засгийн бизнес сургуулийн маркетингийн чиглэлийн оюутан Пүрөөсөргийн Батөргөл байна. Бие даалтаа танилцуулахад бэлэн болсон байна. Хинтийн хангаа соёны өндөр сайхан нуруунууд хойд зүгэн чимгэлсэн ойн хөвч уулнууд Монгол улсын хойморд оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан хойд талаараа Оросын холбооны улстай баруун зүүн болон өмнө талаараа Завхан булган Ар хангаа аймагтай хилэлдэг. Хөвсгөл аймаг нь төв мөрөн хотон дэлгэр мөрний хөвөнд далайн түвшнөөсөө дээш 1283 м өндөрт оршдог. Улсын нийслэл баруун хойш 671 км зайтай ба 23 сум 1 тосгон 128 багтай нутаг дэвсгэрийн хэмжээ 106,000 хавтгай дөрвөлжин км. Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амтай аймаг юм. Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их хэсгүүнтэй хамгийн гүн хамгийн цэнгэг нуур юм. 200 гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. 381 км куб талбайтай мөрөн хотоос хойш 101 км-т оршдог. Хөвсгөл нуурт 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их аван урсаж сэлэнг голд цутхан нийт 1000 км зайг туулан Оросын холбооны улс байгаль далайн нуурт цутгадаг юм. Соёны бүс нутаг Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил мөнх сэрдэг бол юм а. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэгт болон Сибирт байдаг уулархаг бүс нутаг юм а. Зүүн соёо ба баруун соёо гэсэн хоёр хэсгээс бүрдэн баруун соёо нь бүгд найрамдах туваа улсад зүүн соёо нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт мөнх сэрдэг уул хэмээн 3491 м өндөр Алтан соёоны эко бүс нутаг нь дэлхийн хамгаалах байгалийн сангаас тодорхойлогдсон дэлхийд дээрх зайлшгүй хамгаалалт зохиох 200 эко бүс нутгийн нэг юм. Хөвсгөл аймгийн дарахтай 13%, дарахад нутаг руу орох давааны оройд 13% байдаг. Энэ 13 гэдэг дарахтуудын шүтлэг тоо бөгөөд хүний ертөнцид оршиж байгаа орон зайд 10 зүг 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ны тоог бий болгож байгаа ажээ. Шууд дарахтуудын шүтлэг бол 10 зүг 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэг гэсэнжээ. Хөвсгөл аймгийн хордог сардаг нь сүрлэг уул хад бөгөөд нутгийн ардны домгоор эрт цагт бар араатан ихээр нууж хүмүүсийн амар амгалан алдагдуулдаг байжээ. Тэднийг ардууд барьж хорсноор уулыг хордог сардаг гэж нэрлэх болсон гэдэг. Өнөөдөр байгалийн өвөрмөс тогтооц түүхэн домгоороо жуулчлалыг сонирхлыг татдаг тахилгад ариун газар юм. Хөвсгөл аймгийн цаатан нутаг. Цаатан нутаг нь Хөвсгөл аймгийн Улаал, Эрдэнэчлөмп, Баян зүрх, ханх зэрэг сумуудад нутагладаг тайгад дөрвөн үйлрлийн турш цаабуг маллан нүүдлэн амьдардаг туваа яригдаг цаатан гэж нэрлэдэг. Тэдний аж төрх гол ор бол цаабуг маллан ан аав хийж амьдрах бөгөөд бүрхээлэг жамс улаан тахын их улс шишигдийн голын сав нутгаар аж төрөн амьдардаг байна. Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын бэлтгэс дэлгэр мөрөн голын бэлчээрт борчлоо хэмэх домогт татбий. Борчлоод Баян зүрх сумын төвөөс баруун зүгт 12 км-т байдаг бөгөөд нутгийн иргэдийн дунд хайр дурлалын бэлэгдэл гэж яригддаг домогтой учраас аялагчид ялангуяа хосууд зорин очиж их зураг даруулдаг болсон. Уушгийн үүрийн буган хөшөө. Хөвсгөл аймгийн төв мөрөн хотоос баруун зүгт 18 км-ийн зайд бүрэн тогтох сумын нутаг улаан уушиг уулын өвөрт буган хөшөө байрладаг ба энэхүү дурсалт Евро Азийн буган чөлөө төвшөө цогцлбор дурслын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хэрэгсүүрийн буган хөшөөний соёлын тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурь эзэлдэг. Тэнгис ширхэгдийн гол нь Хөвсгөл аймгийн хамгийн том сүрлэг 2 гол юм. Тэнгис гол нь Хөвсгөлийн баруун тайгаас их авч уулын гүн ангаар урсдаг бол ширхэгдийн гол нь улаан тайгаас ихтэй. Эдгээр 2 гол нь нийлжигийн гол болон улмаар сэлэг мөрөн цутгадаг. Байгалийн онгон тогтоц цэгийг ус загас амтнараа алдартай бөгөөд нутгийнхын төдийгүй жуулчлалын хувьд аялал жуулчлал загасчлалын гол бус нутгийн нэг юм. Улаан толгойн буган хөшөө Мөрөө хотоос 35 км Эрхэл нуурын баруун талд улаан толгой уулын бэлд 5 ширхэг буган хөшөө. Ойр орчимд нь нэлээд хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй өрсөөр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээр алдартай юм аа. Хөвсгөлийн алдарчнууд 1-р хотгойдын шадар ван Чингүн давн 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын нутаг Сангийн далай Бэнэртийн өвөр гэдэг газар хотгойдын засаг ноён Бэл вандын ууган хүү болон мэндэлсэн.
мөн Чингүн Завыг манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрхчлөөний хөдөлгөөн засвигдах бослогын гол удирдагч хэмээн Хотгоодын Баатар гэж нэрийдсэн. Хоёрт Базрын Ширэндэв. Тухайн хүн нь 1912 онд одоогийн Хүсгэл аймгийн шинэ нэдэр суманд мэндэлсэн. Түүний мэргэжил нь төвөгч, академич, Монгол улсын нэр томтомтон бөгөөд түүний судалгаа бүтээлүүд нь Монгол улсын үе түүхийн салбарт их ажил багталтай. 3. Лүнхрийн давуу төрч. Уг хүн нь эх орныхон төлөө өөрийн амь насыг үл хайрлан бүгд найрамдах Монгол ард улсын Баатар хэмээн цолоор нэхэн шагнагдсан хүн нь 1926 онд Хүсгэл аймгийн Бүрэн сумын нутагт одоогийн Төмөр булаг суманд мэндэлсэн. 4. Гэлэвбаатар. 1914 онд Хүсгэл аймгийн Цэцэрлэг сумын нутагт эвцгэрт төрж мэндэлсэн бөгөөд цэргийн баатарлаг үйлстэн хэмээдэг бөгөөд 1939 онд үзүүлсэн гараад тухайн үед бүгд найрамдах Монгол ард улсын дээд цолгот Баатар цолыг хүртсэн. 5. Пүрвийн гонгор. Монголын хамгийн өндөр хүн бол Пүрвийн гонгор. Ард олныхаа дунд өндөр гонгор хэмээн алдарсан бөгөөд уг хүн нь Сайн Ноён хаамгийн Далай Чонхор вангийн хошуу одоогийн Хүсгэл аймгийн Зарлан цуманд 1880 онд төрж мэндэлсэн. Тэрээр 4 хүүхэдтэй яжээ. Мөн манай Хүсгэл аймаг нь өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй бөгөөд уг бүтээгдэхүүнүүд нь хөх баавгай, сармаа дээл, цагаан загас, за мөн нэрсний барай, гişүүний барай, алтан дуудлага, Титаник, за мөн хөвсгөл цагийг зэргүүд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Хүсгэл аймаг нь Монгол улсын 6 дахь том аймаг бөгөөд 100,629 ам төрүүлчин км газар эзэлдэг. 2020 оны байдлаар хүн амын тоон 136,058 байсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн Монгол үндэстэн тэр дундаа халах, даргид, хотгойд, уурайхай зэрэг яснууд байдаг. Мал аж ахуйн салбар төлхөө хөгжсөн бөгөөд сүүлийн жилүүдэд малын тоо өсөж байгаа тоо баримтууд бий. Мөрөн сум нь Хүсгэл аймгийн төв бөгөөд ойролцоогоор 50,000 гаруй хүн амтай аялал жуулчлал болон үйлчлэгний салбарт эрчимтэй хөгжиж байна. Цаашид том хот болно гэсэн хөгжүүлэлт зорилт тавьсан бөгөөд бүс нутгийн хөгжил аялал жуулчлалын чухал цэнхлээний төв болон тооцогддог.